сэтгэлтэй залуус Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймаг ч гэсэндээ Монгол орн ч гэсэндээ бас тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний үр дүнд манай сургууль НЭКО сургуулийн хүрэл мөнгө, алтан гэргээнүүдийг авсан ийм амжилттай ажиллаж байгаа. Үүнийхээ үр дүнд бид нар тэгвэл байгаль орчиндөө ямар ээлтэй бүтээлүүдийг гаргах юм бэ? Нийгэмдээ ямар ээлтэй бүтээлүүдийг гаргах юм бэ? Байгаль экологид ямар ээлтэй бүтээлүүдийг гаргаж болох вэ гэдэг үүднээс бас шинэ санаануудаа бас хайж байна. Цахилгаан эрчим хүчээ яаж хэмнэж болох вэ гэдэг шинэ санаануудыг бол хайж байна. Гэх мэтчлэн оюутан багш нарын олон бүтээлүүд дээр дөрөөлөн маш гайхалтай санаануудыг бүтээл болгон хэрэгжүүлэхээр зорж байгаа юм. Хүмүүс хараа ингэдэг. Би ямар нэгэн шинэ юм санаас идчихэд нэг дурын найзуудаа илээл эсвэл нэг ном дээр биччихэл эсвэл одоо сошиал фейсбુક дээр баах юм бичээл те би өстэй ийм гоё талах хийсэн. Миний талханд тийм будаа хийсэн чи ийм илүү амттай болж ингээ биччихвэл таны шинэ үтэл айл хэлтийн хуучин болсон. Батлагдахгүй болсон байна гэсэн. Тийм учраас энэ патентын эрхийн хамгаалтыг нийтэд илэрхий болгож хэлэхээс өмнө тухайн төр санааг мэдж авангуудаа оюуны өмчийн газар хэлэх гэсэн. Баталгаажуулах гэсэн. За тэгээд зохиогчийн эрх хизээ үүсгэн. Түрүүн би сая хэлсэн те ажил дөрөв өмч бол заавалчгүй оюуны өмчийн газар бүртгүүлж миний эрх үүсдэг бол зохиогчийн эрх таны энэ бүтээж төрсөн зүйл хизээ нийтийн үртэл болно автоматар таны эрх үүсэж байна. Заавал та оюуны өмчөөр юм а хамгаалуулах шаардлагагүйгээр үүсдэг. Жишээлбэл би одоо нэг дуу дуулаа гэхэд тэр дууг дуулаад хизээ нийт хүмүүс сонсож эхэлсэн тэр өдрөөс миний эрх автоматар үүсэж байна. Ном бичлэг гэхэд тэр ном хизээ хэвлэгдээд нийтийн үртэл болж уншигдсан тэр өдрөөс эхлээд тэр хүний эрх үүсэж байлаа гэсэн. Тэгэхээр зохиогчийн эрх бол манай ажил дээр өмчиг оюуны өмчөөс бүртгүүлэх шаардлагагүй. Тэ? Гэтэл би нэг гой дуу дуулчаад явж идэл өөр нэг хүн миний дуу дуулаад байвал одоо яах вэ? Шууд би шүүхэд хандахад миний эрх хамгаалагдсан учраас тэр үнийг бойл гээд эсвэл тэр үнээс төлбөр авах эрх надад шууд үүсч байгаа юм шүү дээ. Оюуны ажил дөрөв өмч бол тийхгүй. Би хичээгээр юм зохион бүтээсэн ч оюуны өмчийн газраар баталгаажуулах патент аваагүй цагт энэ миний талхыг дуурайгаад энэ дорж хийгээд байна гэж шүүхтэр очиход шүүх юу гэх вэ? Та энэ талхыг зохион бүтээсэн гэсэн одоо оюуны өмчийн патент чи хаа байна гэж надаас байхгүй бол надыг миний эрхийг зөрчлөө тэр хүн ч гэсэн миний эрхийг зөрчлөө гэж үзэхгүй байх юм шүү дээ. Тэгэхээр энэ хоёр оюуны өмч бол бие биенээс юм ялгаатай. Тэгээд ийм тэмдэг тавьсан. Та бүхэн одоо цөмөр юм. Өөрөөр хэлбэл копирайт. Одоо зохиогчийн эрх нь хамгаалагдсан шүү энэ ном. Та нар хуулуулж болохгүй шүү гэсэн одоо анхааруулах тэмдэг байхгүй. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан шүү энэ. Тэгээд тэмдэг энийг одоо тэр дуу ном бүх юмдаа хэрэгэлсэн байл хүмүүс хуулуулж болохгүй шүү гэсэн одоо тийм анхааруулах байдаг байна шүү дээ. За тэгээд зохиогчийн эрхийг хамгаалахад одоо хамгаалцаар ямар ач холбогдол тэр зохиолч хүн нийтэд танил болох нь байна. Одоо тэр лодоо дамгаан зохиосон ном тэгэл лодоо дамгааг одоо яах нь алдартай болох нь шүү дээ. Тэр хүнийг нийтээр таньдаг болдог болох нь. Хоёрдугаар тэр хүн тэр номны борлуулалт болгоноос эдийн засгийн одоо ашиг хүртэх боломжтой байдаг байна. Тэр бүтээлээс нь хүн хуулбарлаж авах одоо тэгэхэд одоо тэр хүнээс заавал зөвшөөрөл авах одоо шаардлагатай байдаг тийм. Тэгээд дөрөвдүгээр нь одоо энэ дэлхийн соёл урлаг хүмүүсийн одоо соён гэрэлтүүлэх юм байна. Хувь нэмрээ оруулж идэг байна. Нэмээ зохиогчийн эрхээс байна. За тэгээд зохиогчийн эрхийг хамгаалахад хамгийн гол нь тэр лицензийн гэрээ гэдэг юмыг заавалчгүй гэрээ байгуулж иж дараагийн хүмүүс бол ашиглаж явах хэрэгтэй. Нэгэсэндээ энэ лицензийн гэрээ гэж юу? Би таны ямиг ашиглалаа. Ашигласны хүчинд би тэдэн төгрөгийн орлого оллоо. Энэ орлогоосоо зохион бүтээсэн, зохиож төрүүлсэн танд тэдэн хувийг би өгнө шүү гэсэн одоо гэрээ гэсэн тийм. За сүүлд нь энийг би та бүхэн хэлээ. Энэ болохоор яг нөгөө манай ажил дөрөв өмчийн
одоо авдаг эрхийн баримт бичгүүд нь юу юм? Хэдэн жил хүчинтэй манай оюуны өмчийн газар очиод хэр зэрэг удадгийн ямар шалгуураар патент өгдөг юм бэ гэдгийг ингээд шалгууруудын товчхон бичсэн байна. Тэгэхээр одоо энэ шинэ үтэл бол яадаг байх юм. Патент өгдөг байх нь ашигтай цагаар хоёулын юм патент. Нэг нь бол оюуны өмчийн газар бүртгүүлсэн өдрийг энэ анхдагч огно юм. Энэ огноос 20 жил хүчинтэй буудлах нь авна. Хайлтжуултын хугацаа шинэ үтэл дээр 27-аас маш удаан. Бараг 3 жилийн дараа тань патент гаргана гэсэн. Энэ бол нэг 4 сарын дотор гарна. Патент олгох шалгуур нь шинэ үтэл дээр 3 критерий шалгаж байна тийм ээ. 3 шалгуур шалгах. Тухайн юм шинэ байх хэвээр, шинэ үтэлийн төвшин байх хэвээр, үйлдэл ашиглах боломжтой. Энэний хувьд бол шинэ байх хэвээр, шинэ үтэлийн төвшин хангасан үгүй байхыг шаардлагагаар өнөөчөд патентын өгдөг байна. Тэгэхээр оюуны өмчийн газар одоо би энэ буцаад бүтээгдэхүүний загварыг нэн шүү. Нөгөө юу чинь бүтээгдэхүүн цагт патент өгдөг, барааны тэмдэгт бэлчилгээ өгч байна. Энэ нь 15 жил, тэр нь 10 жил. Гэхдээ энэ 10 жилийн дуусахаас өмнө ахиж оюуны өмчийн газар үйл өгөөд сонгуулаад авах гэж. Энэ хайлтжуултын 9 сарын дараа патент нь гардаг. За одоо шалгуурууд нь бол ийм шалгууруудтай байдаг байна. явж байна л да. Бид ингээ хөгжүүлж чадах юм бол Европын улс энэ гадны энэ Камбож гэдэг энэ Азийн улсууд яаж юм бэ? Ерөөсөө газар зүйн залтыг ингээ хөгжүүлж чадна бүсүүдэд хөгжүүлээд байгаа байхгүй юу? Жишээ нь хятад гэхэд нэг мужаа нэг бүтээгдэхүүнээр хөгжүүлээд байна шүү дээ. Тэр чинь л яг ингээл газар зүйн залтаар нь хөгжүүлээд байна гэсэн. Монгол улсын хувьд бол бас яг ингээд бүсүүдэд хуваагаад ингээд газар зүйн залтаар хөгжүүлэх боломж байгаа. Тэрээр бид ингээ хөгжүүлж чадах юм бол бүсналтаа хөгжүүлэх нь за тэгэхээр нэмэн үрт шингээгээд нөгөө бүтээгдэхүүнээ гадаад зах зээл гаргах боломжтой. За тэгээ аялал жуулчлал үүнийг дагаад хөгжинэ. Уламжлалт мэдлэгээ бид нар бас хамгаалж байна. Дээрээс нь бас соёлын өвөмтэй бас өвөө хамгаалах боломж ингээ бүрдүүлж байгаа. Хүний улаан хальс сармис маш сайн чанартай гэдэг байгаа юм. Тэр юунаасаа болоод чанар нь сайн байгаа гэхээр л ерөөсөө бүтээгдэхүүн тухайн одоо байгаль цаг ууртайгаа яаж холбогдсон. Эсвэл тэр хөр шороонд нь байгаа мó, цаг агаарт нь байгаа мó. Тэгэхээр энэ судалгаа маань хийгдэг учраас манайх энэ газар зүйн залтын хамгаалтын хувьд жоохон бас учир дутагдaltaй байна. Манайхан ч нөгөө нэг энэ хоёр газар зүйн залт Монгол улсад хамгаалагдсан газар зүйн залт байна. Яагаад ингэж энэ гадны газар зүйн залт Монгол улсад хамгаалагддаг вэ? Жишээ нь шампаныг бид нар шампанс гэж ярьдаг байхгүй юу? Тэр шампанс гэж нөгөө өөрөө шампань мужийн нэр шампань маань. Гэтэл Оросоос бидний Оросуудаас орсон өдөөгөө бид нар ориглон дас гэдэг шампанс гэж хэлхээс сурцсан байна. Тэгэхээр үүнээс хамгаалах үүднээс нөгөө Монгол улсад ерөнхий нэр болгох одоо юунаас хамгаалах үүднээс зөрчлөөс хамгаалах үүднээс энэ газар зүйн залтыг Монгол улсад ингээд гадныг нөгөө хамгаалаад байна. Үүнтэй нэгэн адилаар бид нар коньяк гэдэг юм бас яг шар зайг үйлдвэрлэх нэг жижиг мууж байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо ерөөсөө коньякийг ерөөсөө албаны нэр гэж ойлгосон байна шүү дээ. Албаны төрөл гэдэг. Гэтэл бид нар бол энийг юм ч хэлэх хэрэгтэй шар зайг хэлэх хэрэгтэй. Ориглон дарсыг бид нар шампанс гэж болохгүй байх нь ориглон дарс гэж хэлэх юм байна. Ийм болтлоо одоо манад ингээ ердийн нэр болоод байгаа байхгүй юу? Ерөнхий нэр болоод байгаа. Тийм учраас энэ одоо ерөнхий нэр болохоос хамгаалах үүднээс энэ гадаад улс орнууд тэмдэгэ Монгол улсын одоо газар зүйн залттай шүүрэн тэмдэгэ ч гэсэн Монгол улсад хамгаалагддаг. Тэгэхээр манайхан ориглон дарс гэж сураарай. Шампанс биш шүү. Тэгэхээр яг зарим нь одоо энэ улаанаар ингээд сум заасан манай Монгол улсад хамгаалагдсан газар зүйн залт. Бусдаар бол бид нар бас өөр төрлийн жишээ нь бүрсгэлийн нөгөө цагаан загас гэдэг чинь тийм тэр маань бас жишээ нь газар зүйн залтаар хамгаалах боломжтой. Жишээ нь өмнөгой
өмнө гайд компьютер шүү дээ. Улаанлал ч өмнө гай улаанлал ч бас хамгаалагдах боломжтой. Сайхан бол нөгөө өчний самар бас газар зүйн болдог гэсэн. Шин гол алцаа гэдэг нөгөө чөлхрийн гурил тий. Энэгээрээ жишээ нь газар зүйн залхаар боломжтой. За тэгээд цахны улаан тайсан ховд бол нөгөө тарсаараа Монгол улсад алаш хашаанууд байдаг. Усын нөгөө цагаан уултад гутал гээд байдаг шүү дээ. Тэр бас газар зүйн залхаар гар урлагийн газар зүйн залхаар. За тэгээд Монголын хар ямааны одоо Монголын улаан ямааны одоо тэр наадуу байдаг. Наадуур бол маш олон янзаар хамгаалагдаж байгаа. Оюун эмчийн газрын сайт болон оюун эмчийн газрын мэдээллийн сан. За тэгээд олон улсын хайлтын сан гэдэг. Тэр ороод бас үзэх боломжтой шүү. За тэгээд баярлалаа анхаарал тавьсан. Монгол улсын шилдэг зохион бүтээгч, байгууллага бохирдлын зөвлөх инженер, барилга бохирдлын мэргэжсэн төсөвчин Цэдэн Доржийн Батболго за инженер маань та надад эрдмийн хөгтөч багш нар байгаа. Манай багш нар өөрсдөө энэ оюутнуудаа юу сэтгэхийг бодъё бүтээе. Өсөлтөө оюутнуудаа удирдаад ингээд шинэ үтээс оноостойс гаргаж болдгийм байна. Энэ нь улсад одоо жил болсон болдгоо байсан юм аа. Тэгээ энд оюутнуудаа ихтэй оролцуулаад оюутныхаа бүтээлийг аль болох оюуны өмчийг одоо тийм ээ гэрчлэлтэй баталгаатай юм болгоод бүгд одоо зөнгөсөл тасганы овооны шороо улаан шороо энийг хятад 1950 хэд он 60 хэд он нөгөө 20 мянга 40 мянгатын байдлын суурийг хийхдээ ашигласан юм байна. Энэ ямар ч ашигласан гэхэлэр хөрсний ус ингээд дээш овооддаг шүү дээ. Энийг тогшооход бол одоо тасганы овооны улаан шорог анх хэрэгэлсэн байна. Одоо та бүхэн ажиллаж байгаа юу байгаа тасганы овооны зүүн талаар засмуудтайгаа анх ингээд уулын шидэлцсэн байгаа шүү дээ. Тэр чинь бүр 50 хэд 60 хэд анх хатуу тэндээс аваад тэгээд тэрүүгээр хөрснөөс чиглэдэг. 1996 оны их хурлын сонгуулиар одоо ган төмөр их хурлын хүчээр сайжруулсан. Энэ хорооллын нийт эрчим хорооллын гудамжны шавхаатай хэсэг байдаг шин. Тэн дээр дэвшээд ижиг дээрээ хэрэгжилж ирсэн байна. Энийг судлаач гэдэг манай багш санал болгосон юм аа. Тэгээ энэ дагаа энэ судалгааны ажил хийгээд эндээсээ бол тоосоо гаргаж авсан. Нөгөө тасганы овоо. За ингээд энэ бол ерөнхий шинжилгээний хэсэг байгаа. За ингээд ачнууд явна. Тэгэхээр энэ яаж гаргасан юм бэ? Юу байсан юм бэ? Шинжилгээ утгууд нь явна. За энэгээд одоо шинжилгээний ажил бүгд үзүүлэлт нь тоос шаврын хэмжээ хэд байдгийг, төвөрлөх хэд байдгийг, суурхах хийн хэд байдгийг, усан гээл хэд байдгийг тэгээд бүх нарийн шинжилгээ гаргадгийг. За ингээд шигшүүрээ ингээд шигшээд өдөртлөг бүх юм гарнаа. За ингээд одоо гаргасан тоосгоны маань хөлцгаартай гэж байна. За энийг тодорхойлдог. За энэ бол үндсэндээ бол 100 марк одоо энэ судалгаа хийж байгаа одоо тасганы овоо тэр байна гэж шийдэлсэн. За ингээд явна тасганы овоогоос анх 1630 онд бол анхны зүүхрээ хэл байгуулагдсан шүү дээ. Ингээд энэний дараа гандан хэл байгуулагдсан байхгүй юу? Тэгээ энэ хоёр хийдийн лам нар ном аялцах газар сонгож. Энэ бол анх нэр нь бол заан хөсөө нэртэй байсан. Одоо энэ хахгүй заас гэх. Тэгээ энийг бол ном аялцах газар төвдөр тасгаа гэж хэлдэг юм байна. Тийм учраас тасганы овоо гэж нэр өгсөн байна. Энэ дээр хоёр талын хийдийн лам нар номоо аялцдаг байжээ. За ийм төвхтэй газар юм байна. За тэгээд одоо энэ шинжилгээний одоо энэ Батболгийн үдэд маркийн тодорхойлдог юм дээр энэ болохоор гол зайлтын моментыг тодорхойлсон. За нэг шигсэн шороомын нэр явуулж байна. За ингээд одоо энэ шохоо энэ 4 грамм ийм ягаан өнгийн оохор гарч байна. Одоо бид нар чинь өөрчлөлтөд оохор болгоод нааzik ногоомол энэ тасганы овоос харсыг бол одоо ингэж оохор шор гаргаж ирж байна. Оохор гарч ирсэн. Энэ оохрын хэмжээ бол 190 граммд 4 грамм орж байна. Тэгээ өнгөний хурга ажиллаж байна. Эндээс бол энэ улаан юу гэх хас одоо энэ Батболгийн үсэд маркийн тодорхойлдог арга нь.
За энэ болохоор яг нөгөө манай давтар шатаах зов энэ бол нөгөө тунгаа таасан. Ингээд энэ товчлоод гараад одоо энэ нэмтгэн бэлтгэл энэ байна. Модулын шавар одоо тэдэн хов, төмөр тэдэн хов, хаваарцэл тэдэн хов гэдэг одоо энэ шинжилгээний гарна. Тэгээ ийм маягаар ингээд энэ судалгааны ажил явсаар байгаа. Яг энэ өдөр тохиолдол тавьсан байгаа. Тэгээ энэ маягаар гарсаар байгаа энэ ер нь ажигласан номын жигсаалт дансын сургууль мянган жилийн түүхийн тогтонгоод ном бай 67 онд үүссэн жижиг боссон. Эндээс энэ тасганы агууны түүх ах яасан одоо тэр ямар нэртэй болсон ламнар яагаад ингэж болсон гэдэг. Тэгээ эндээс хүмүүс номыг асуусан яг хоо био гэдэг энэ 2003 оны бичсэн Москвад нэг барилгын материал судлал гэдэг ном байгаа. Эндээс одоо нөгөө технологиор судалсангүй бичсэн. Ингээ гарсан юм байгаа. Тэгээ энэ манай Бафук академийн одоо бас 86 оны бүтээлийг асууж ирсэн. Ийм энэ явсаар байгаа. Одоо тав янда тэн дээр үзсэн. Энэ бүтээл нь явсаар байгаа эдгээр зүйлийн илтгэл нөгөө юу техникийн салбарт суралцж байгаа оюутны дунд болдог. Ньютоны шагналтын шалгуур оролцсон гэж болдгийн. Тэрэнд явсаар байгаа очиод ямар ч зүйл нэг эхний гуравт орцсон гэдэг. Тэгээд гол нь би юу хэлэх гээд нэг тав хүмүүний оюуны хөтөч багш нар энэ шавнараа өөрсдөө одоо ингээд энэ нэг бүтээл гаргаж болж байна. Тэ. Ямар нэг сэдвэр хайд дуртай өөрийнхөө мэдих чадах өөрөө мөрөөдөж байгаа хүсэлээс нэг ийм бүтээл гаргахаас энэ оюуны өмчийн эзэн боцохоос гэдэг энэ сэтгэхүйг бас өдөөх жинхэнэ хөтлөх усууч таанд юмаа. Тэгээд өнөөдөр доцгонтой юм байна яг өндөр танилцуулт энэ байгаа. Билгийн хуваараа байгаа тэгээд шаардлагатай бол бас ачуулнаа. За юм байна. Тэгээд тав хүнд ажлын амжилт оюутнууд тав оюуны өмчийн мундаг том юу зүтгэлтэн гол бодорой гэж хэлээ дөө. Тэгээд тэр өмчийн хуулийн дээр гэсэн энэ оюуны өмчийг одоо барьцаалах ба энэ хууль заалтууд бол байдаг тэрийг олоод уншина үстэй. За миний хувьд бол тэр бол би инженер хүн Монгол улсын зөвлөх инженер гэж явдаг. За энэ оюуны хувьд бол хэд хэдэн чиглэлээр би өөрөө энэ шилдэг бүтээгч зохион бүтээгчийн шагнал авсан. Ягаад гэвэл би зөвлөх инженер учраас эхлээд жоохон тоног төхөөрөмж нь эсгийн одоо хурдан хийх илүү хурдан нягтруулах талын жижиг төхөөрөмжүүд хийсэн. Дараад нь технологийн судалсан. Технологиороо би ингээд номнууд гаргасан байгаа. Тэгээд явандаа бол яг хөтөлсөн дээр бол би ингээд ганцаараа ингээд юм хийгээд ганцаараа ингээд нөгөө нэг сургалт явуулаад ингээд байгаа нь ингээд нийтэд хүрч чадахгүй маа арай энэс илүү яаж одоо хүрхгүй гэж бодоод сүйдээ ингээд ном бичиж байсан юм аа. За энд жишээлх юм бол одоо энэ нэг ном байна энэ баг бүгд хэлж байгаа. Энэ дотор энэ ширэмлийн хийний 10 янзын их шаблон байгаа. Энэ яг хөтөл зэрэг ингээд харахаар хүмүүс жижиг дээр болохоор би хийчдэг юм аа болчдөг юм аа гэдэг ингээд байдаг. Гэхдээ Монгол ухаанд байдаг л да эхний эмээнэр бол яг хөтөлөр зэрэг шууд ингээд төлөөл ингээд одоо нэхэр бол геометртэй их сайн ингээд бодоод ингээд хийчдэг байсан энэ. Тэгвэл энэ орчин үед бол яг хөтөлсөн зэрэг аль болохоор бүтээмж өндөртэй хурдан хийхэд бол яг хөө ихлээр хээг яаж хурдан буулгах вэ гэдэг тал дээр толгой маань ажиллаад тэгээ ийм шаблон гэж гаргасан. Жил болгон би номоо гаргаад байсан. Гаргахдаа дандаа энэ хүмүүсээс ирж байгаа саналуудыг тусгаад ингээд хийгээд байсан ба. За ингээд хийчихлээ. Ингээд энэ дотор 10 янзын хэв байгаа. Гэхдээ энэ бол олон хувилбаруудаар ингээд тавьчихсан зэрэг
энд бол хориод хийх хичээлтэй ийм учиртай. Сургуулиудын шугамар нэг явдаг. Бүр энэ солонгос бол би зүгээр эмэгтэй хийгүү. Ерөөсөө эрдэмтэн юуны зохион бүтээгчдийн үзэсгэлэн гэдэг бодож байсан. Зарим газрууд зөвхөн өөрийнхөө тэрний гарчгийг тавиад юм уу тэр улсын тэр гэж тавиад тэгээд зөвхөн 3 юм уу 2 юм уу шүүгчээ авчороо VIP өрөөд тэгэхээр оюуны өмч гэдэг бол бас өмч гэдэг утгаараа бас хамгаалагдаж байдаг, нууцлж байдаг юм. Автоматжуулалт бол Монголд бол бас хэрэгтэй. Тэр нэг айлуудын зойр бол айгүй хөгийн өөртөө орж үзээд нэг галт төлдөг тиймэрхүү энэ юм байж байгаа. Тэрэнд бол иймэрхүү юм бол ингээд гайгүй болчихсон. Дээр үед одоо энийг хийх гэж бид нар 4 жил ямар ч гэсэн чип янз бүрийн юмнуудыг бол цуглуулсан. 80 оноос тэгээд 84 онд одоо нэг юм ашиглалтанд оруулсан юм байгаа. Одоо тэгтэл энэ дээр бол би өмнө нь бол энэ цахимжлын яаманда ер нь хөдөөд ерөөсөө ингээд электроникийн одоо дэлгүүрүүдийг байгуулах одоо нэг тиймэрхүү одоо зохион байгуулалтын арга хэмжээ авъя. Манай оюутнуудын хувьд гэх юм бол сургуульд мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төв байсан. Одоо коллеж болон өргөжинд хэлж байна. Тийм ч учраас оюутнуудынхаа бүтээлийг олноор үйлдвэрлэх, шин санаануудыг гаргах, улс их орондоо хэрэгтэй байх үднээс бол энэ талаар бол нэлээдгүй арга хэмжээнүүдийг аван ажилладаг. Үүний нэг нь одоо энэ сургуультаар бол анх тугаар үйл ажиллагааны эхэлж байна. Үүнийгээ энэ сургуультаа бол цаашдаа түгжээлэн маш олон салбаруудад, маш олон мэргэжилтүүдэд, маш олон шийдвэр гаргагчдад бол хүрч ажиллах байхаа гэдэгт бол итгэл тавь, хүлээцтэй ажиллаж байна. Та нарт би нөгөө мэддэг юм аа өгвөл та нар цааш нь үргэлжлүүлээд энэ Монголыг авах, дэлхийг авах юм юм. Английн агаарыг бид нар эндээс хөргөдөг байхгүй юу? Мөнх цастаа уулмал чинь. Энэ ерөөсөө онгоц шиг хурдтай. Онгоцны хурд 700 гэвэл энэ 350 юм шүү. Км цагийн хурдтай. Онгоц шиг юм эргээд энэ чинь ингээд энэ экваторын халуун агаараас энэ хойд төлөгийг хамгаалж штэ. Тэнгүүд юу болсон гэхээр бид нар энд нь ингээд 92 оноос хойш уул уурхай хөгжөд ийм газар байсныг ийм болгочихгүй юу? 3500 гол горих ширэгцэн уул уурхаас болоо. Тэнгүүд яа гэхээр байгалийн гэрэл чинь ингээд байгалийн гэрлийг бид нэр зөөлрүүлээд ингээд материал баялаг болгоод үйлдвэрлэдэг юм ногоон бүтц чинь усгүй болохоор ингээд яхаар эн чинь буцаагаад ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр англи бол 70 хектар 10 метр штэ. 70 түвшнээс Москва бол 100 метр, Берлин Бээжин 30 метр байхгүй. Бид нар чинь 4000 метр өдөр байж штэ. Тэгэхээр бид нар илүү ойрхон байхгүй нөгөө бүслүүд төр. Тэнгүүд бид нар тэр бүслүүрийг халаахаар тэр халуун агаал чинь хэдэн хоногийн дараа Лондонд очингуудаа сахарын цэвлийн тэр дулааныг дунд татаж аваад. Та нар зүгээр англи хүмүүстэй омега блок гэж хэлэхэд л энийг ойлгож байна. Саяны ойлголтыг омега блок гэж нэрлэдэг юм. Яг тэгэхээр энд Монголын агаар дээр халцсан агаар чинь англи дээр болохоор шугуун байсан юм чи юм омега өсөх шиг юм болчтой юм. Бид нар юу хийх ёстой гэвэл энэ хараа энэ мөнх цэвдэг гэдэг нь шүү дээ. Энд байгаа цагт ийм ногоон экологтой байдаг юм л да. Тэгэхээр нөгөө Германы газрын гүний дулааныг ашигладаг юм чинь энэ мөнх цэвдгийг хайлуулчих байхгүй. Тэр энэ Монголд хориотой. За тэр мөнх цэвдэг тэр намд ор газар байсан байхгүй хүнд ч хамаагүй Монголд байх ёстой. Тэгэхгүй бол энэ байгаль дэлхий сөрөх юм байна. Ер нь бол та нар ингээд ойлгочих ийм хараа мөнх цэвдэг нь эндээ байдаг, гүний ус нь эндээ байдаг. Тэгвэл энэ гүний усыг дээш нь татдаг байгалийн мотор гэдэг байхгүй. Тэр нь юу вэ? Бургас байхгүй. Доошоо 30 м явдаг. Тэгвэл энэ уул уурхай хор одоо нэг хар тоглоом шүү дээ. Энэ нууранд байгаа. Энийг цэвэрлэдэг тэнд нэг юм станц ажиллаж шүү дээ. Байгалийн станц. Тэр нь юу вэ? Үлээс ах. Тэр үлээс бургас заавал байдаг. Хальцаа байдаг. Ингээд 2-3-ны нэгээр ч юм уу. За тэгээд энэ хөрс нь урсаж явуулахын тулд энэ чинь үер муур болоод энэ хөрс нь усаа явчих шүү дээ. Хөрсийг бэхжүүлэхийн тулд бутлаг ургамал чацарган тарьд юм байна. Тэр хөрсийг бэхжүүлдэг. Тэрний дараа өвслөг ургамал буюу одоо тэр сүд шивээ мэвээ тавиад тэр нохоо шүүднэр болохоор хөрсний энэ үерийн усыг ингэж тогтоож барьж хөрсөндөө шингээдэг. Тэгээ 3 янзын өвслөг, бутлаг, модлог 3 янзын ургамал байглаас байсан юм байна.
захирддаг хүмүүс байдаг үстэй. Тэрнээс биш одоо өөр хүмүүс бол байна. За одоо энийг хистерис гэдэг одоо дэлхийн хистерис болгож чинь гэж яриад байна. Энэ болохоор одоо манай эрхлээ хамгаалалт шүү дээ эрчим хүчний. Тэн дээр нөгөө эрхлээ басвараад гэж байдаг байхгүй. Энэ 50 л шүү дээ. Энэ 50 дээр нэг л хүрээл тэгээ доошлсон ч гэсэн тэр сарбат хийж ажилтдаг байхгүй. Энэс доошоо нэг 5-10% ингээд дээш доошоо болоод багассан ч гэсэн тэрийг тоолдгоо. Яг авсрыг хистерис эрхлээ басвараад гэдэг. Яг тэр шиг ингээд 4,000 лиценз зарцсан ингээд лиценз олгон ч ууд ухаалын экологийг ингээд сүйтгэл нь шүү дээ. Сүүрлүү ингээд чирээд нь шүү дээ. Одоо өнөөдөр болчих юм бол энэ ингээд буцаад эколог сайжирч байна. А тэрэлгүй энэ иргэнээс цааш уурчих юм бол тэгээд дуусаа. Одоо шугам хамааралгүй болно гэдэг байна. Эрдзэн гэдэг чинь ингээд шугам хамааралтай шүү дээ. Ингээд 50-аар агшаад. Тэгээд нэг өдөр ингээд тавьсан ч агшихгүй. Яг эрдзэн тасарцсан. Тэр тасрах цэгийг нэг л дээшээ ингээд зөрчөөд доошлсон гэсэн тоохгүй. Доошлоход тоохгүй хистерис гэдэг байна. Ийм рүү ингээд төгссөн. Одоо ингээд ерөнхийдөө дэлхийг сөнөөх хэмээг Монголоос хийгээд байна ингээд дэлхийд яриач. За энэ нөгөө юу шүү би энэ софтверыг ингэж ийм байсныг ингэж өөрчилснөөр тэр дата центрүүд эрчим хүчний хэрэглээг талын тасч байгаа байна. 1000 мегаваттс мөн 500 мегаватт ажилласан. Тэр энэ зөвхөн софтверийг харах. Тэр энэ аягүй хэцүү. Яг энэ хэрнээд гэх одоо энэ Windows тайлхан Linux гэдэг үйлдэл системд одоо kernel гэдэг одоо нэг босс аахгүй. Энэ өрөөний босс. Тэгэхээр энэ хүн тэр хүнтэй ингээд холбогдсон би бүгдийг хянж эний захиаг би тийм зүйл бүгдийг хянж. Тэгэхээр зөв нөгөө өндөр хурдтай транзакшн хийж штэ банкны гүйлгээ. Тэгээ баяр наадмын Крисмсийн үеэр олон сая гүйлгээ ихэд гацаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ боссыг ажлаас нь халаад боссгүй гэдэг ийм технологи. Энэ data plan development гэдэг операшн зөвлөс энийг тооцох гэж байна. Гэтэл энэ босс чинь бас зүгээр байдгүй. Айгуу тийм security багх ингээд нөлөөлөд ингээд таарыг хянаад ингээд үлдээл тийм энийг яаж хуурч залддаг тийм олон аргууд гэдэг. Энэ зураг бол жишээ дэлхийд та нар хаанаас ч олохгүй. Яг л энийг нөгөө софтверээр ингээд бичиж явахдаа тийм заяахнаар зуруулаад яваад байгаа юм. Тэгээд энийг ингээд одоо тэр Solana гэдэг компани юмын засаад энийг туршилтаа би ингээд дуусгаад одоо нэг 30% тал явж байгаа. Хурд гэдэг маань юу юм? Хурдтай гэдгээ мэдэхгүй байна. Хурдтай гэхлээр зэрэг нэг вектор гэдэг яриад эхэлсэн байхгүй юу? Хурдтай гэдэг маань ерөөсөө таталцлын энергинд л хурдтай гэж байдаг. Бөгөөд тэр тогтмол хурдыг секундэд авч хурдтай авахыг хэлээд байгаа шүү дээ. Одоо шийдвэл 9.8 м/сек квадрат гэдэг чинь 9.8 м/сек хурдаар секунд тутам хурдтай авдаг гэсэн үг байхгүй юу? Хүн төрөлхтөн чинь хоёр багантай байх. Нэг нь арга, нэг нь бэлэг. Арга гэдэг маань хүний ухамсараар бүтэж байгаа энергиуд нь шүү дээ. А бэлэг бол хар нүхний үүсгэж байгаа тэр баталслын энерги ухамсараар өөрөө бүгдийг бүтээж байгаа байхгүй юу? Одоо энэ аргуудын ашигны даал үхэл сөрөгч ус, нүрс сөрөгч шороо одоо нүрс сөрөгч ус сөрөгч гэдэг энэ гурав бол бүтээгч сөрөгч, төрүүлэгч байхгүй юу? Энэ гурав дээр амьдрал буюу ам өвдөө юу юм гэхээр мод махбод байхгүй. Мод махбод бол амьдрал төрүүлэгч. Мод махбод бол өөрсдийнхээ арын энергийг үйлдвэрлэж өөрөө үйлдвэрлэх эсвэл нийлүүлнэ нөгөө гуравтаа. Тэгвэл гутаа дахиад төмөр одоо орчлон татсны тэр орчлонгийн ухамсар байна шүү дээ. Тэрний энергийг дамжуулагч нь байхгүй. Тэгээд энэ орчлын өрсөлдөлийг бүрдүүлж бүхэл эдис эгэл бөөмс одоо ингээд бидний модны үүсэл бүх юмыг тийм үү ингээд гаригийн үүсэл хөгжил мөхөл сүрэл өөр хоорондоо төм дуун сэжмээр ингээд хоорондоо холбоотой. Одоо нэг шин биднээс хэрэггүй юм гэж энэ орчлон байхгүй. Одоо шиг манай нар өөрийнхөө энэ тоосон аргуудтай сигналаар холбоо. Яг эднээс өвчлөн гэсэн үг шүү дээ.
нөгөө тэр манай гариглууч нь ганцхан наар үйлчлэхгүй шүү дээ. Ганцхан наар үйлчлэхгүй нэг наран дээр унчна шүү дээ. Эгийн тойронд нь байж байгаа тэр харн хүмүүс чинь бүгд чадлынхаа хэрээр оролцсон учраас тэднүүсийн бүгдээрийнх нь нийлбэр чадал нарнаас татж байгаа нийлбэр чадлаас яг тэнцүү байсан тохиолдолд эн чинь ингээд яг тогтож байгаа хөх орбит дээр орбит гэдэг маань энэ том зүүн товар байгаа шүү дээ. Тэр товрны цэг болгон дээр өөр татах хүчтэй байна. Одоо шилбэл би нар манад хамгийн ойрч манайх наранд хамгийн ойрхон байхдаа хичнээн терранават хүчээр манай дэлхийг нь орбитаа барьж өгнө гэдэг миний томьёогоор гарч иж байгаа. Термодинамикийн хууль, харьцангуй ерөнхий онцлог энергийн хууль. Энэ чинь бүгд үндсэн хуулийн тэнцвэртэй байх төсөлт нь баггүй юу? Атомын цахилгаан станц бол Монголд одоо ураныг олборлох энэ технологи маань ерөнхийдөө одоо та хэдийн хувьд бол хэр одоо ирээдүйтэй буюу та нар маань дэмждэг үү, яадаг вэ? Бид нар одоо ингээд хоёр талд л энэ нь зөв юм аа, энэ нь буруу юм аа гэдгийг л одоо ингээд хэлээл байдаг. Тийм амар ойлгохгүй. Тийм учраас Монголын хүмүүс чинь бүх улсад очиж хаан хатнаар очиж ингэж доошоо шилждэг байсан болохоос буцаж шилждэг байсан юм. За тэгээд ингээд түүхийг хараад тахад та нар нам доор газраас явах юм бол эмхтэй хатны одоо Шанхайтай Монгол хатан байгаа хгүй эмхтэй. Тэгээд Хайнааны Буддагийн музей гэсэн чинь хатсан чи эмхтэй Будда байгаа хгүй. Энэ баруун герман чинь дандаа эмхтэй тэр хүүхд тэрсэн байгаа хгүй. Тэр нь болохоор тэр одоо Монголын алтан нурууны ариун цустай ээж эмхтэй тэрэнд очиод ариун цустай хаан хүү төрүүлээ. Тэгэл тэр экологийн цэвэрлэлээс хамгаалдаг энэ л онол байгаа хгүй. Тэгээд дэлхийн бүх улс нэг хаантай байсан. Одоо Английн Ван тус гэдэг нэг яриа байдаг шүү дээ, тийм. Яагаад хаан тус гэдгүү байсан хэрэг энэ яс заншил чинь ингээл хэвээр хадгалагдаад байгаа. Хаан нь алтан нуруунд байдаг дэлхийн бүх улс энэ алтан нурууны одоо хүүхдүүд нь дэлхийн бүх хаадууд байсан. За тэгээд уран ямар учиртай гэхээр одоогийн ураны цахилгаан станц бол хамгийн муу гэж сая би 3 янзын атомын станц ярьлаа шүү дээ. Аль альныхаа хаягдлын хэмжээ нөлөө нь бага болохоос биш хэдэн сая жил байж лээ. Ганцхан мөсөн галаар идэг нь. Тэгээ одоо энэ манад байгаа ураны юу чи юм шүү дээ. Тэгээ тэрний хамгийн аюултай тэр газар доор одоо бид нар чинь хөрсийг л хамгаалах гэдэг шүү дээ. Тэр газар доор аваачаад тэр нөгөө химийн уруулыг явуулна гэж байгаа байхгүй. За тэрний нөлөө нь ингээд тэр буулга шамдууд бүгдээр хортой болчихсон заяа. Тэрийг уугаад үхээд үхэнтэй. За тэрнээс өмнө тэр нөгөө гол мөрнийг хамгаалдаг мөнх хоёр гээд ах байсан шүү дээ. Тэр ах чинь ингэсэн байхгүй юу? Тэр ах яасан ихэр хүүхэд нь булгийн ус уугаад нас орцсон байхгүй. Тэнгуут ингээ хайгаадсан чинь тунгалаг ус чи хортой байхгүй хард болгохтой. Тэгээ нөгөө энэ уул уурхай чи ингээд хаа байсан өөр аймагт очиж нөлөөлчдөг юм. Нэгдүгээр давтамжийн асуудал эрчим хүчний систем. Хоёрдугаарт хэрэглэгчтэй юм ачаал хэсэг багасгүй. За урдаар турбин эргүүлж байгаа юм бол тухайн турбины одоо хурдыг барих. За мэдээж одоо энэ механик юм хийхгүй байж тараа тэнцээ автомат систем байж таарах. За тэр автомат системийн талаар ч юм. Энд дээр нэг тайлбар. За чиний хэлдгээр тагтаж болсон систем өргөж мэрэгч гэж яаж чинь одоо миний хийж байгаа одоо турбинууд бол ойрцоор 200-аас 300 эрэлт гарч байгаач тэр шишгийн тохиолч шүү дээ. Хичнээн эрэлттэй байх. Чин тогтмол яг нэг л эрэлт гарна. Чи ягаад вэ? Нэг л жин үйлчлэл, нэг л хүч үйлчлэл шүү дээ. Өөрчлөгдөхгүй. Яг тогтмол. Одоо тэгээд бид нар чинь тэр чинь одоо өнөөдрийн генераторын чинь үндсэн гол дээрээс хүчээ авдаг тийм үү? Энэ хөндийн хүчний генератор өөрийнхөө их биенээс маасаас хүчээ авдаг. Тэр нь маас нь энерги дамжуулах учраас өнөөдөр бол 11 хүний баг бүрэлдэхүүнтэй судлаачид эрдэмтэн багш нарынхаа олон сайхан сургаал зөвлөмжүүдийг авсан шинэлэг санаануудыг авсан сургалтуудыг бид нэр амжилттай хийгээд өндөрлж байна.